Энэ бол миний motivational Monday. Олон улсын хүчний найрамд зөвлөмжийн ерөнхий захирал, Улсын драмын эрдэнэ театрын жүжигчин, Монгол Улсын урлагийн сэтгэлтэн Батхан байна. 1990 оны 4 сараас найрамдсантай холбогдож багш болох гээд ирсэн боловч тухайд оронтой манд байгаагүй. Уран бүтээлчдийн ордон гэдэг тэр газрыг би цэвэрлэж үйлчлэгийн ажилтнаа гаргаа эхлээд туслах багш, ахлах удирдагч, дэд захирал өнөөдөр тэгээд ерөнхий захирал өргөлөх юм бол хамгийн дооцгээс нь хамгийн дээд төрлөх хүртэл нь ажилласан. Амьдрал нэг л өнгөөр хийж урсдаггүй. Магтаал зэмлэл хоёрыг зэрэг дааж чадах амьдралын ухаантай байвал сая чи өөрийгөө нэг хүн боллоо гэж бодоорой гэж оюутан байхнаас сурдаг байсан. Маш олон байдаг энэ ертөнцид алдаж онох тэр бүх тавилан оноос болгонд хүнд өнөөдөр урам зориг өгч уучлал гэдэг ухаантай хүний шинжин болов гэж боддог. Амьдралын алтан дундчийг тэр яг зөв шиг чугмыг өөртөө бий болгож амьдралдаа хандлагаа, үгээ, илэрхийлэмж, бодол санаагаа зэгцэлж чадчихвэл яс ухаантай байх юм болов уу гэж боддгийн. Хизээ нэгэн цагт хүн дурсамжаараа амьдрах тэр цаг мөч байгалийн замаар заавал ирнэ. Харин тэр цаг мөчөж амжиж юу бүтээж чадсан бэ гэдэг миний амьдралын хамгийн том дуртгалыг чи өнөөдөр л бүтээх ёстой. 7 хоногийн нэг дотор гэдэг бол ямар их хэрч хүч, ямар их сайн сайхан намайг хүлээж байгаа болоо гэж баярлаж илүү их зүйлийг бүтээхийн төлөө мөрөөдөж эхлүүлдэг. Ягаад гэвэл би эх орны манд гэрэл дээрээ бас хүүхд багчуудын сайн сайхны төлөө бас ажиллаж байгаа болохоор асар том мөрөөдлийг мөрөөдөж түүндээ хүрэхийн төлөө төлөвлөхөөс шинэ 7 хоног маань эхэлдэг.